За ингээд 4 чихээ хийцэн байна. 1 2 3 4 60-ыг 1-ээр авсан учраас нэгээ яг 15-15-аар нь хуваагаад тэгээд баруун зэрэгцүүлэлт шахуу тэгээд таарна. Ингээд. За. Толбоо. За энийг маркераар бүгдийг нэмэлтэлсэн байгаа. Тэгэхгүй бол нэг тал руу илүү нэг тал руу банга гэдэг авчгаар хэмжээ алдагдана. Маркер авлаа. Эндээс уцаа оруулж ирнэ. Дараагийн нэ. Тэнийг ханал боор явуулна. Давхраар танил дүүрэг явуулна. Өдгийн сайн дарж гаргаж өгвөл илүү гоё харагдана хэлбэр нь. Энэ утсаар өөрчлөлт дараагийн хэсэг явна. Ноёдлынхаа гадна тал дотор тал гэдэг нэг гэж байгаа. Энэ болохоор дотор тал. Энэ болохоор гадна тал. Яруу зөвшөөрнө.
За дараагийн. Энэ мэдчлэн ингээд дөрөв чихээ албадах хэрэгтэй. За иймэрхүү болсон байна. Дөрвөн талаа оёо. Дотор талын. За одоо сампин загтана. Энийг болохоор 28-аас 29 см. Би болохоор 28-аар авсан. Ерөнхийдөө 30 байхад болдог. Сампин загт харахыг өмнө хвчлэг дээр оруулсан учраас тэрийгээ сайн хараарай. Энэ дээгүүр дотор энэ хүйр нь гаргаж ирнэ. За тэгэхээр ингээр нэг 8-ын тоо шиг хөргөхий гараад ирчихэн тийм ээ. За тэгэд энэ нөхрөө хоёрыг оруулах учраас энийг сайн алдалгүй харах хэрэгтэй. Яг голдно. За нөгөө тийшээ харууллаа. Энийг энэ тал руу доошоо сайн нэтрэх голын нөхрөөгөө гаргаж ирнэ. За энийг ч мөн адил энэ нөхрөөгөө гаргаад гоцоос нь жоохон татгаар нэг иймэрхүү хэлбэртэй болж байна. За одоо нэг талаас нь хөвгөө чангалаад явчихна гэсэн үг. Энэ хоёр талаас нь харуулна. Гэт. Тэхэн зүйлсийн татхад ингээд яваад орчиж. Тэгээд дотор талтай цангалаад шаардлагатай ингээд авчи. Энэ хоёр цагдсан байх баг болно доо. Нэсний бандаар гэлтэй чинь. За одоо энэ хоёрын зүг ашиглаад тэхэн цэвэрхэн болгочноо. Тийм тустай байдлын зүг байдаг. За ишааруулаад сайн
болоод хөрөөд гараад авахгүйгээр ингээд энэ дотроо ингээд яг нойроо төрөл хүүхдийн толгой нойроо эсэгээ хүрэхгүй учраас бондолгоод хийцэндэж зүгээр. За ингээд таваад энэ гайдал тэгэж хөвгдөд ахаргуугаар ингээд цэвэрхэн болж байна. Окей. Амгалан бэлэн боллоо.